Намцнаг баяр цогтдаг. Дэмцүү дата артист Монгол компанид инженерээр ажилладаг. Тэгээд 10 жил болохоор Увс аймгийн цогцлбор 1-р сургууль төгсөөд тэгээд дээд сургууль болохоор софтвер инженерээр Шин Монгол технологийн дээд сургуульд төгссөн байгаа. Тэгээд одоо тэнтэйг ажиллаж байна. Манай компани болохоор ерөнхийдөө Японы хөрөнгө оруулалттай софтверийн компани. Тэгээд хиймэл оюуханы чиглэлээр хөвгт ажилладаг байна. Ерөнхийдөө болохоор нэгдүгürt болохоор энэ мэргэжил өөрөө нэг амар одоо дэлхийд аянлын тренд болж байгаа мэргэжилтэй. Тэгээ би болохоор өөрөө 10 жилдээ болохоор математикт аягүй сонирхолтойсэн. Тэгээд тэрэндээ ер нь л хөтлөгтөөд бас нөгөө дээдлийн үеийн одоо хамт математикт бэлтжижсэн зааж зөвлөжсэн хүмүүс өөрсдөө бас энэ чиглэл рүү аягүй их орсон. Тэгээд тэндээс ерөнхийдөө бас юу аваад урам зориг аваад тэр хүмүүс ямар хойж байгааг хараад тэгээд ерөнхийдөө сонгосон байна. Хамгийн ихэнд болохоор нэг мэргэжил сонгосон хэсэг илүү тэр нөгөө нэг бас сургуулийг нэлээд харсан. Сургууль нь бол аягүй их таалагдчихсан. Нэгдүгээр хоёрдугаар болохоор эцэг их мэн болохоор ерөнхийдөө намайг ер нь юу ч хитэл дэмжихээр байсан. Тийм болохоор тэгээд зөвлөгөө өгсөн хүмүүс болохоор ерөнхийдөө дээдлийн үеийн ах нар, багш нар тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө аягүй зөвлөгөө өгөөд энэ мэргэжлэр явбал ийм хийж чаддаг шүү гэдэг талаар аягүй их зааж зөвлөсөн байгаа. Ерөнхийдөө болохоор намайг яг их сургуулаа төгсөж байгаа үе яг тэр үеэр ерөнхийдөө намайг их сургуулаар нь орж байгаа үеэр болохоор хиймэл оюуханы чиглэл ер нь нэлээд газар аваад хүмүүс ер нь бүх хүмүүс ер нь яриад эхэлсэн. Тэгээд би ч гэсэн ер нь бол тэрийг дагаад орсон. Тэгээд тэр чиглэлээр нэлээд ховдоо болохоор ингээд судлаад Google дээр л тэгээд бас онлайн хичээл энэ төр аваад айгүй тэр чиглэлээр бол сонирхолтойсэн. Тэгээд их судалж байгаа дөрвийн чиглэлээр манай Монголд яг дагнаад ингээд ажил хийдэг хүмүүсийг сургаад авдаг тийм газар хаана байна вэ гэдэг судалж байгаа дөрвийн компанийг сонгоод тэгээ ерөөд орчихсон байна. Ажлын нэг өдөр болохоор ерөнхийдөө болохоор нөгөө нэг 8 цагийн хуваарьтай байгаа шүү дээ. Тэгтээ манайх болохоор нөгөө нэг өглөө 8 дээрээ 5-д тардаг ч юм уу тиймэрхүү нэг флекс таймтай. Тэгэнгүүт ерөнхийдөө болохоор айл болох иртэрдэг. Ер нь бол өглөө ер нь миний ажлын бүтэмжэр нь үдээс хойшоос хамаагүй сайн мэддэг болохоор өглөө ер нь бүх ажлаа амжуулахыг боддог. Тэгээд өглөө бол ер нь тэгээд ерөнхийн нэг хийх ёстой зүйлүүд байгаа, мэйлээ шалгах ёстой, task list-ийн явцыг шалгах ёстой ч юм уу те. Тэгээд өмнө хийсэн ажлаа ерөнхийдөө үргэлжлүүлээд хийх зарчмаар явдаг байгаа. Тэгээд манайх болохоор дотроо ерөнхийн нөгөө ашигладаг систем болохоор Microsoft-ийн зүйлүүд нөгөө нэг софтвероор хэрэгэлдэг. Тэнгүүд харилцаа, мэйл бүх зүйлүүд ерөнхийдөө тиймэрхүү байдлаар Teams, Outlook гэсэн програмууд ашиглаад ерөнхийдөө шийддэг байгаа. Онцлог яг бүх мэргэжлүүдийг өөрсдийн гэсэн нэг тийм тодорхой нэг хүмүүсийг татсан зүйл байна л да тий. Программист болохоор одоо ерөн програм, ерөн софтвер ингээ хийж байгаа хүмүүсийг харахнаа тэр хүмүүс болохоор юу хийх нөхөр хүмүүс ингээд гараараа хийжсэн механик эсвэл нэг дунд нь хүний байс ороод ингээ бодолж исэн зүйлүүдийг арилгах тэднийг одоо автоматжуулах тиймэрхүү ерөнхий онцлог шин чанартай тэглүүн бас аягүй татагдсан. Тэнгүүд яг хүмүүс ингээд хотголдаад эхлэнгүүт бүр болохгүй байсан зүйлийг програм гэдэг зүйлөөр аягүй шийдэж байгаа. Ер нь тэгээд бас зөвхөн софтвер гэдгээс гадна нэг одоо хиймэл оюуханы чиглэлээр битгий юм хийж байгаа. Тэгэнгүүт тэр ажлууд ч гэсэн ялгаагүй. Хүний механик хүн тэнд одоо дэмийчгийн хаашаа. Гэхдээ ер нь бол хүний хөдөлмөрийг яаж л автоматжуулж хүн хүчтэй болохоор байна. Тэр зүйлүүд ерөнхийдөө хийж байгаа. Тэгэхээр тэр чиглэл тэр нь бол аягүй онцлог юм болов уу гэж бодож байна. Гурван жилийн өмнөх нөгөө нэг дэлхийн эдийн засгийн форумд орчлоо те нөгөө дэлхийн нөгөө нэг дөрөвдүгээр их нөгөө нэг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хавсгалцтай те хавсгал гарна тэр тэгэл одоо нийт мэргэжлийн жишээ хуульч дэлхийн хэдэн мэргэжлүүд ингээ хасагдана тэр гээд ярьж байгаа. Энэ болохоор нэг хүмүүс ажлын байр нь одоо миний ажлын байр байхгүй болно гэж айхаасаа илүү ер нь юу хийх ёстой вэ гэхээр илүү өмнөдөл тасан цогцоод ер нь механик байсан зүйлүүд автомат болж байгаа мэнэ гэдэг байдлаар харуул тэр хүмүүст бол илүү их боломж илүү их потенцтэй зүйлүүд гарч ирэх юм болоо гэж бодож байгаа. Жишээ нь одоо хамгийн миний одоо дотроо ингэж бүр ирээдүйд хийж явахаас бүр ингээд бас ер нь бус газар ч гэсэн хийчихсэн гэж боддог зүйлөө гэхээр жишээ нь call center дээр байгаа хүмүүс ч юм уу тийм хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх бүрэн боломжтой.
Тэнгүү тиймэрхүү ажлуудыг ерөнхий хөнгөвчлөөд тэр хүмүүс өөрсдөө тэрнээсээ илүү тийм механик ажлуудад түр хаашаа тавиад гараа хөдлөхөөс илүү толгоогоо ажиллуулад тийм илүү их боломж гарч ирэх боломжтой гэж боддог та. Химэл оюухан өөрөө бүр амар том болчиход шүү дээ тий. Тиймэрхүү утгаараа бол нэлийн компаниуд ашиглаж байгаа. Тэгээ ер нь бол энэ чиглэлийн community гэсэн ингээд хэлээд хүмүүс ингээд гарч ирээд жишээ нь машин learning UB ч юм тий. Тиймэрхүү community үүсээд тэр хүмүүс ерөөхдөө ингээд сурчлаад явж ин л та. Зүгээр хүмүүсийн бүр ингээд амьдрал бүр ингээд хөвшээд тэр нь бүр ингээд тэр хүмүүсийн амьдралыг ингээд өөрчлөх тийм түвшинд хүрэх арай болов багш байна. Гэтэ ерөнхийдөө бол ийм яг нэг дөнгөж ингэж гарч иж байгаа шинэ салбар болохоор манай Монгол улс мэрэгчлүүд ч гэсэн ерөөсө хоцроогүй. Одоо ч гэсэн эхлэхэд оройтойгоо яг дөнгөжл ингээл үүсэл хөгжөөл энэ талын бүр хуулийн гарч амжаагүй тийм түвшинд очиж байгаа явж байгаа. Тэгэхээр зөндөх боломж юм байгаа хаа л гэж харж байна. Ер нь дэлхийгээс олныг амар том хоцорч байгаа байна. Би худалд тийш харж байна да. Ер нь бол зөндөө одоо мэдээлэл технологийн салбар ICT эсвэл одоо IT гэж хүмүүс аяг ярьдаг шүү дээ. Иймэрхүү чиглэлд юм хийх дотроо бол бүр амар олон задарсан зөндөө олон зүйлүүд байна шүү дээ. Бүгдийг нь барьж аваад бүгдэн дээр нь төгсөрч бол чадахгүй байх гэж боддог байхгүй юу? Тийм болохоор нэг зүйлээ бол барьж авах хэрэгтэй байна. Тэр зүйлээ харин яаж барьж авах вэ гэхээр мэдээж нэг хүмүүсээс ингээл сонсоод Google дээр зөндөө олон нэг мэдээлэл дээр тусалгуулаад сонгох хаа. Гэтэ тэрнээс гадна бүр ингээ биеэрээ мэдрэх хэрэгтэй байх гэж боддог байхгүй юу? Миний хувьд болохоор ингээд яадаг вэ гэхээр хэрвээ тэр зүйл намайг ингээ бүр унтуулахгүй ингээ шүн ингээд баг босгож ирээд юм хийлгэж байгаа бол тэрийг л барьж аваад тэрнийхээ ингээд босч ирэхгүй болтлоо тэрийг сайн судлах хэрэгтэй байх гэж боддог. Би ч гэсэн одоо нэг дөнгөж ингээд шинээр явж байгаа болохоор бас ингээд аль болохоо ингээ хоцорчихгүй те өглөө хосоод ирэнгүүтэл шинэ ямар нэг зүйл гарчна. Тэгэхээр тэр олон ингээд турч үзэх гэж аягүй хичдэг. Тэгэхээр ер нь бол унтуулахгүй байгаа тэр зүйлээ ер нь олчвол ICT дотор бол айгүй сонирхолтой тэргээ ингэ дагнаа явсан дээр хаа л гэж боддог та. Мэдээж сая дурдлаа шүү дээ нөгөө англи хэл бол айгүй чухал. Одоо ингээл өдөр болгол нэг шин юм гараад ирнэ. Тэгэхээр тэр болгоныг ерөнхийдөө catch up хийгээд тэрнийг барьж аваад хэрэгжүүлж чаддаг. Мэдээлэлс хоцордгүй тийм байх. Мэдээж мэдээллийн салбарт ажиллаж байгаа бол тэр бол айгүй чухал. Гэтэ ерөн зүгээр яг юуны хувьд бол одоо код бичих ч юм уу тиймэрхүү зүйлд бол нөгөө текстээс тэгхтэй зүгээр шууд юуч бодохгүй шууд дайрдаггүй эхнээсээ бодоод төлөвлөгөөтэй ажилладаг ч юм уу тиймэрхүү чадрууд мэдээж чухал. Тэр чинь болохоор нөгөө бүр софт талаас шүү дээ. Яг мэрэгжлийн талаас бол юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж одоо нөгөө ярих гэж байгаа бол одоо нэг хэл хэрэгтэй шиг те. Одоо үнэхээр бичих гэж байгаа бол нэг програмын нэг хэл эзэмшсэн байх шаардлагатай. Тэрэн дээр бол яг зөндөө олон хэлнүүд байгаа шүү дээ. Java, JavaScript, Python одоо юу ч дээ. Ялын ч эзэмшсэн болох. Гэхдээ ерөнхийдөө одоо жишээ нь химэл оюуханы чиглэлээр жишээ юм их жаавал Python, R ч юм уу тиймэрхүү хэлнүүд эзэмшүүл зүгээр ах. Эсвэл web design web технологи чиглэлд явах гэж байгаа бол JavaScript ч юм уу HTML, CSS скриптүүд байна тий. Тиймэрхүү хэлнүүд эзэмшүүл зүгээр ахаа л мэрэгчлээ сонгоогүй хүмүүс бол аль амар олон зүйл олж үзэх хэрэгтэй байх. Жишээ нь одоо миний хувьд болохоор бүр ингээд программист гэдэг нэг яг нэг дөрөв курстай ингээд орсон. Тэнгүүд их сурвалжаар ерөнхийдөө эхний 2 жил бол мэрэгчлээ ингээд сонгох ерөнхий суурь хичээлүүдээ үзээд ингээд явдаг шүү дээ. Тэр хугацаанд болохоор ерөнхийдөө бас өөр зөндөө олон ажил хийж үзчихсэн. Одоо жишээ нь барилга дээр ажилладаг ч юм уу тий. Эсвэл зүгээр л ингийн одоо аяг тавгаадаг ч юм уу тийм их ажлууд хийж үзсэн. Тэгээд тэндээсээ буцаад яг ингээд энэ мэрэгчлээ сонгоод энэ бакалаврын диплом аваад тэгээд цаашаа ингээд ажилд ороод ажиллах хоёрыг ингээд харьцуулж тэр төвшөнд бол ингээд бүх зүйлүүд нэг жижигэн оролт үзэх хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд тэр зүйлүүд ингээд оролт үзчихвэл ялтчихгүй үнэхээр ямар нэг одоо тэгээд зүйлийг ингээд барьж авах хэрэгтэй байна гэсэн тийм мэдрэмж төрөх бах аль нэгнээс нь хэл тэр зүйлийнхээ дагуу дагнах хэрэгтэй байх. Тэрний хувьд бол би бол тэг бүгдийг нь орлож үзээд миний хувьд бол код бичиж жингөөс авах хамгийн одоо сонирхолтой нэлээ. Энэ тал дээр болохоор яг нэг нарийн туршлага байхгүй. Би өөрөө болохоор Шин Монгол технологийн дэд сургуулийг төгссөн. Технологийн дэд сургуулийг төгснөхийн дараа ажлын байран дээр гарахад бол яг
мэдээж суур мэдлэгүүд бол хангалттай аваад ажлын байранд гараад юм хийхэд бол тийм бэлэн хэмжээнд бол төгссөн. Тэгээд тэрнийхээ дагуу ажил хийсэн. Гэхдээ мэдээж тэн дээр бол мэдээж туршлагагүй бас нэг одоо communication skills эхлэв те. Тэгэл ажил төлөвлөлт, имэйл шалгах гэдэг тийм жижиг сажиг бас бүр тэр нь ингээд айгүй efficiency авч ирдэг. Тиймэрхүү зүйлүүд зөндөө байгаа. Тэднийг бол мэдээж ер нь хаанч авч болох байх гэж боддоо шүү дээ. Зүгээр нөгөө нэг одоо болохоор ерөнхийдөө нэг юм болчихсон шүү дээ. Нөгөө нэг заавал өөр улсад ч юм уу эсвэл топ сургуульд мастер хийсэн хүн топ байдаг гэдэг ойлголт нэг жоохон унаад эсрэгээрээ бүр нөгөө нэг баг бакалаврын зэрэггүй мөртлөө код бичээд мундаг явж байгаа гарууд бол бүр одоо бүр илүү мундаг харагддаг бол тийм стилийн имиж нэг жоохон өөрчлөгдсөн болоо гэж боддог. Тэгээд тэрнээс гадна бүр нөгөө нэг том компаниуд бол гоёа бүр өөр нөгөө нэг яг Америкийн офис дээр биш жишээ Америкийн компаниуд бол өөр улсад очиж ажиллаач гэж мөнгө өгдөг ч юм уу тийм. Тиймэрхүү нэг юм арай жоохон өөр стил рүү хандж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр заавал нэг Америкт IT-гаар сурсан ч юм уу эсвэл Монголд IT-гаар сурсан хамаагүй сайн хичээдэг. Тэгээд хэлний мэдлэг нь адилхан бол тэгэл одоо их яриад тах зүйл байхгүй. Тэгэл хаанч ажиллаа хийж байгаа шиг шүү дээ. Манай болохоор химэл оюухантай холбоотой систем хөгжүүлэлтийн ч юм уу тиймэрхүү ажлууд ерөнхийдөө ингээл арталт нь химэл оюухан ажиллаж байгаа ч юм тий. Тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэн дээр нь ерөнхийдөө бол ажиллаад явдаг байгаа. Зүгээр ажлаас гадуур гэх юм бол бас юмуд дээр ажиллаж ирсэн. Тэгэнгүүт ерөнхийдөө болохоор одоо болохоор нөгөө нэг дөнгөж гарч иж байгаа шинэ одоо салбар болохоор энэ салбарыг ингээд нэг тодорхой нэг мэдлэгтэй болчоод тэрийгээ одоо бусдад түгээх ч юм уу тиймэрхүү ажлууд дээр оролцож ирсэн. Тэгэнгүүт 100 болгонд жишээ deep learning UB гэж болдог те. Deep learning UB дээр болохоор координатораар компанийнхаа залуучуудтай хамт ажиллаад ажиллаж ирсэн ч юм уу те. Тиймэрхүү ажлууд бол байгаа. Яг нөгөө нэг зөндөө олон нөгөө сабфилдүүд байгаа гэж ирсэн шүү дээ. Дүн жижигхэн салбарууд зөндөө байгаа. Тэгэнгүүт болж игэл одоо нөгөө нэг оюутан байхдаа ч юм уу тий. Одоо 10 жил байхдаа ингээд оролдож байгаа хүүхдүүд ч юм уу тий. Тиймэрхүү хүмүүс аавал аль болох ихэнх зүйлийг нэг оролдож үзээд алинд нь үнэхээр яг дуртай байна вэ гэд тэр яг нарийн зүйлээ олвол хэрэгтэй хаа. Одоо үнэхээр веб технологиор юмар байгаа мó эсвэл химэл оюуханаар юмар байгаа мó. Одоо зөндөө олон зүйл шүү дээ. Блокчейн ч юм тий. Тэгээ аль нэг тийм нарийн зүйл олсон дээр хаа эцэгчүүдэд ханд зүгээр хэлэхэд одоо хэрвээ үнэхээр нөгөө нэг хүүхэд чинь одоо энэ чиглэлд ICT чиглэлд ч юм уу те эсвэл бүр нарийн чиглэлээ олоод тэр лүг ингээд юм хийж байгаа болж өгвөл ингээд боломжийг нь олгоод те яг юуг яг хүсэж байгааг ингээд сонсоод аягүй сайн ярилцаад тиймэрхүү байдлаар шийдэл бүрсэн дээр авах гэж чинь тэгээд тийм эцэгчүүд бол ерөнхийдөө тэгчлээ